Бүгдийн амгалан гэлтэй. Орчин тажид журлымжийн банжаа дугваш чадваа гэж банжаа дугваши байгаа тийм ээ. Гэвэл жидүү нёмон сундаг, жидүү намжин сундаг, жидүү занзан дугва, жидүү дагзан дугва. За энэ дөрвийг хэлж. Энэ дөрв бол банжаа. Чүтгүн зүйл байгаа. За энэ дөрв дээр шинжилгээ хийя гэж. За шидэн ди нёмбои хэсүгжин гавсуу журваадан тааж чадваа гэж. За ондогжингийн заваа шидэн ди нёмбои хэмээх тэргүүтээ энэ үед бол дагжур годлон тэгээд тэр журваа годлон тааж чадваа гэж. За энэ ондогжингийн заваагаа нэг харчих тийм ээ. Тийм байна. За энэ мигва мэдэг ласууба гэдэг нөгөө журлам жавар бимбийн хүн ингээд дуусаад чүндэн брэндэн чүмбое гээд тэгээ шидэн ди нёмбои сумар догва намбани гэж. За шидэн ди нёмбои сунга догва намбани байгаа. Мондон пунсог живрэгги дэний сосор намбаагүй гэж. За энэ догвар эрэла намбаагүй байна гэсэн. Дэний сосор намбаагүй. Зайдан дагви дэнжинжи зэмбаан намбани судоод гэж. Занзан догва, дагзан догваадан тэл юу гэж байна. Занзан догваадан дагзан догва гэсэн. Зэмбаан намбани гэж. Ни судоод. За ондогжингийн заваа бол энэ. За бид нар бол яг сайхан одоо ондогжингийнхаа завааны дагуу явж байгаа шүү дээ тийм ээ. Өмнө нь бол юуны жорлом дэмбийн шүн мигва мэдэглаас юу лээ? Мигва мэдэглаас баг энд тэрүүданы нишүү гэх гиндэн нишүү энэ хүрээд тэгээ мигваданы намбадан чүдэн юм суусан баяа жанчуусан божоо доцсог дагны жи шиндүү намдаг шууадан дамба чүндэн брэндан чүмбөө нам янто сэрүү даваадан жава дагла чадвар паг. За тэгээд мигва мэдэглаас угаа дэмбэдэн жи намбан уншилдаас дугаас өмчөд байгаа. Ингээд жавар шатва тийм ээ. За энэ бүгдийг нь бол дээрээ нэ бид нар үчилсэн байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд одоо бол шидэн ди нямбои сунгар дагва намбааны мондон пунсыг живрэг гэдэний сусар намбаагүй зайдан дагви дэнжинжи зэмбаан намбааны судоод. За ондогжингийн заваа бол нэ. За саяны үзүүлсэн энэ ондогжингийн завааны дагуу шидэн ди нямбои шэсүжин гасуу журваадан тааж чадваа дамбооны гэж. За дагжур журваа гэдэг нь дагжур готлыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. За шидэв сундуг чөөж чөл нийсуйотте чөла шидэв гүна нёмон сундугдан шидэв намжин сундуг нийсуйо гэж. Сундуг мэ шидэв сундуг дотор бол хоёр байна гэж. Шидэв гүна нёмон сундуг шидэв намжин сундуг гэсэн хоёр байна гэж. За шидэв гүна нёмон сундуг чөөж. За эхний тийм ээ. Хоёр байгаа гэсний тэрний эхний шидэв гүна нёмон сундуг чөөж. Чодла гүйотте гэж. Чодла юлжин евис гүйо бичэр гэж. За шидэв гүна нёмон сундуг дотор бол 9 байгаамаа гэж. За тэр саяны ондогжингийн заваан дээр гарсан шүү дээ тийм ээ. Энэ шүү дээ. Дэний тэр сунгар догва намбааны мондон пунсыг жөөрөги дэний сосор намбаагүй байна гэсэн шүү дээ. Тус тусдаа 9 байна гэсэн санаа шүү дээ. Сундуг намбааны бол тийм ээ. Нёмон сундуг, намжин сундуг хоёрыг хэлдэг хгүй юу? Тэр хоёр нь бол дотроо 9 байна гэж. За тэр дагуу бол чодлоо гүйотте чодлоо юлжин евис гүйо бичэр. За юлжин талаас нь бол ялгах юм бол 9 байна гэсэн. За шидэв намжин сундуг чөөж чодлоо гүйотте чожи юлжин евис гүйо бичэр. За мөн ялгаагүй юлийн талаас нь ялгах юм бол 9 байна гэж. За зайдан дагви дэнжинжи энэ шүү. Зайдан дагви дэнжинжи зэмбаан намбааны судоод гэсэн тийм үү. За энэ одоо завааны дагжур бодол тийм үү. Шидэв занзан догба чөөжин чодлоо гүйөөдө чодлоо юлжин евис гүйо бичэр. Шидэв дагзан догба чөөжин чодлоо гүйөөдө чодлоо юлжин евис гүйо бичэр гэж. За тэгээд дөрвөн одоо догба маань банжаа догба шүү дээ тийм ээ. Жорломжийн банжаа болсон догба жишээ маань дотроо 9
Нэ тэр нь бол Юлжин Эвис 9 байна гэж. За энэ юу гарах юм бэ? Ямар учиртай юм бэ гэдгийг нь одоо ярих баг тийм ээ. За Нева та жадвалаа гэж. За тэгэхээр энэ дагжир годлох нь бол маш чухал байна шүү дээ тийм ээ. Олон зүйлийг бидэнд тодорхой болгох. Тэгээд одоо нэг ёсондоо бол одоо ярих зүйлийнхаа сэдвийг бол маш сайхан тодорхой гаргаж өглөө шүү дээ тийм ээ. Юуг нь завааг нь готлоод тэгээд заваан дээрээ бол яг дагжир готлох тэр одоо чойжин юу дөвлөх гээд байгаа дүвжэнч тэгээд дагийн готлоод ингээд үзүүлж байна. За тэгээд дотор нь яваанууд. За та жадвала хажиг шидэв яна шидэв догва юм би чав сэрва мэтэдтэй гэж. За хажиг бол юу гэж бодож байна гэхээр шидэв яна шидэв догва юм би чаваа гэж. Шидэв догва юм би чав сэрва мэтэдтэй гэдэг нь бол харанлагын үг шүү дээ тийм ээ бачуун сон. За шидэв яна шидэв догва юм би багчээ гэж. Дэнзэнжийн багчиг шидэв юм байгаа шиг шидэв догва маян бич. За багчиг гэдэг нь бол дэнзэнжийн багчиг буюу одоо тэр авиас гэж хэлээд байгаа тийм ээ. Авиас өөрөөр бол нөөц гэж боддог тийм ээ. Нөөц юмыг нөөж хураасан шиг урд төрлөөс тэргүүлшгүй цагаас нөөж хурааж ирсэн нөөц чиг шидэв гаан шиг шидэв догваа маян бич. За дамбуу дэртаал гэдэг нь тэгээ дэнзэнжийн багчиг бол шидэв юм бартал тэгээ тарваадан тамжи чимба нийжи нана тамжи чимба товала барду жожижийн дэва юм бэж. Тэгэхээр тарваадан тамжи чимба буюу нирван болоод бурхны хутгийг хоёрын дотроос гол нь бол бурхны хутгийг олоход бол гол саад болдог зүйлийг бол шидэв гэж байна. Шидэв гэж. Тарва буюу нирваныг олоход гол саад болдог зүйлийг нёндөв гэж. Нирванысын юу юмжин дэва. Шижаан дэва буюу энэ шидэв гэдэг нь бол мэдэгдэхүүний түүтгэр гэдэг тийм ээ. Тэр нь бол тамжи чимба олоход бол барду жожижийн дэва. Чима дэртаал гэдэг нь бол юу лээ? Шидэв догва маян бартаал гэсэн. Шидэв догва маян бартаал бензингийн багчиг бол тэ. Тэгээ шива маян бич. Шива маян бичэр тэгээ багчиг юм бич. Багчиг юм. Багчиг гэдэг бол шив биш байх нь шүү тийм ээ. Багчиг гэдэг бол шив. Ерөнхийдөө тийм савн маягтай тэ савн хөрөнгө юмны одоо үндэс хөрөнгө шиг нөхцөл шалтгаан бүртгэр ингээд гарч ирж идэг ийм зүйлийг бол багчиг гэдэг байгаа шүү дээ. За энэ дээр бол олон ялгаанууд бол биелдэ төстэй үгнүүд байгаа шүү дээ. Багчиг нүа гэж бас нэг үг байна тийм нүа. Тэгээ одоо чадал юм уу? Тэгээ нүа багчиг тийм ээ. За багчиг юм бичэр шивама юм биш багчиг. За шидэвжийн багчиг гэдэг бол одоо бидэнд миний багш одоо яг хөдөлсөн багш маань бол бидэнд зүүрлж хэлэхдээ ингээ модон дээр сармис хөшөглөөд тэгээ ингээ хоолнд хийгээд иддэг штэ тэгээ сармис хөшөглөөд модоо ингээ цэвэрлээд саримсыг нь бол хоолнд хийцэн модоо угаачихсан тэгсэн мөртлөө цэвэрхэн болцсон мөртлөө үнэр нь үнэртэй байдаг тийм ээ саримсны үнэр тэр модноос ингээд ханхлаад байдаг тэрэн шиг шидэв бол шидвийн одоо энэ багчиг гэдэг бол бүгдийг одоо ингээд одоо мелон ондоо сунгын даажин баач байдаг юм уу те нянта даажин бин догон ондоо сунга урд нь ингээд даажин баа болоо шидэв багнаад няндөв багнаад ингээд явж байгаа ч гэсэн тэр шидэвжийн багчиг гэдэг бол одоо тийм уул мөр нь хүн гүнзгий байж ийм зүйл юм байна л нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ингээд цэвэрлсэн байхад саримс одоо ингээд ханхлаад байна зүгээр зөөрөлж хийж байгаа тийм шүү дээ тийм ээ шидэв багчиг юм байна тэгээ шива маян бичэр тэгээ багчиг юм бичэр шидэв догва гэдэг бол өөрөө юу шүү дээ шив шүү дээ тий шива шидэв догва бол өөрөө шива догва дотроо янз янзын догва байна тэгээд ихтэй бол одоо шидэв догва гэдэг догва бол ямар догва гэлээ дадан дөрөнд үзэн би шингэрэг гэж тавьсан шүү дээ тий дун хоёрын бол холилдон барьж байгаа дадан дөрөнд үзэн би шингэрэгийг бол нэ гэсэн шүү дээ дэндвжийн намааг бас догва гэж тавих за олон догвын одоо шатва манд уёвын нанаа гэдэг
юун дээр чин жидүүн дээр бол гараад өнгөрсөн шүү дээ санаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр шидэв догоо бол Шиваан. Багчиг гэдэг бол Шива маяг. Гэж тийм Шива маягийн бичэр багчиг юм биш. Ян хажиг шидэв догоо яна дэнзэн юм би чавсарваад. Дева яна шидэвдэн 연두 гаруй юм би чавсарва ангалвис мэтэд. За нэг талд бол шидэв догоо яна дэнзэн юм би чав гэж. Тэгээд дева яна шидэвдэн 연두 гаруй юм би чав гэж хэлж байгаа чинь хоорондоо галваа юм аа тийм ээ. Тэгсэндээ энэ ингэж нэг хэлчихэд тэгээд ингэж нэг хэлэх. Энэ хоёр бол ингээ галваа юм аа. Тэгэхээр шидэв догоо өөрөө дэнзэн гэж хэл. Шидэв догоо бол дэнзэн юм бин чав гэдэг. Тэгсэн мөртлөө деваина шидэвдэн 연두 гаруй юм бин чав гэж хооронд ангал юм аа. Ангал учраас метэдэ зүг чөрөл дундуу зэмбийн догоо те шидэв догоо юм байгаа шиг дэнзэн маян бийч. За энэ умаар анжидгүй ёсонд учраас ингэж байгаа шүү дээ. Умаар анжидгүй ёсонд бол сүг чөрөл дундуу зэмбийн догоо бол шидэв догоо юм. Шидэв раваа юм гэж тавьж байгаа шүү дээ. Тийм үү? Умаар анжидгүй ёсонд сүг чөрөл дундуу зэмбийн догоо дээр шидэв раваа юм. Учраас шидэв догоо юм байгаа шиг дэнзэн маян. Дэнзэн маян. Дэнзэн бол шидэв прамо юм. Сүг чөрөл дундуу зэмбийн зэмба бол шидэв раваа юм. Тийм ээ. За тэрийг бол умаар анжидгүй ёсонд симзэмбийн одоо даваа симзэмбийн даваа думтаан чана. Думтаан талаасаа бол симзамба. Ламжийн чанаа бол умаар анжид 10 жил тий ран санж 10 жил хоёрын бол даваа цүн ба гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Умаар анжид юу юм. Сүг чөрөл дундуу зэмбийн догба тий шидэв догба юм байгаа шиг дэнзэн маян биш. Дамбуу дээр таал гэдэг нь сүг чөрөл дундуу зэмбийн догба тий шидэв догба юм бартал дэвний гаруй гаан шиг 연두 маян бийч. Дамбуу хай. Тэгэхээр сүг чөрөл дундуу зэмбийн догоо бол дэвний гаруй. Тэгээ 연두 маян гэхээр шидэвээс газар байхгүй. Тэгээд шидэв дотроо бол шидэв раваа юм. Ухай. За яан хажиг эрдэн шидэв догоо яна багдуу юм бин чавсарва мэдээд гэж. Нэг хүн дээр ярьсан шүү дээ. Хүн дээр тий. Гагва юм уу, дува юм уу. Тэрдэн шидэв догоо яна гагдуу юм бин чавсарва мэдээд ав дээдэн жижуржин ав нягар жижуржин гав нягар шидэв догоодон дүгдүггийн шинтүн дэмбээч. Энэ гав дээдэн гэдэг нь бол одоо энэ ярьж байгаа үе тийм ээ. Одоо энэ гав дамбуу дээр одоо шидэв догоо ярьж байгаа үе. Жижуржин гав гэдэг нь зэмүн журва. Тэгээ журваши байгаа шүү дээ тийм ээ. Чимбасун журваши тэгээ брав чог одоо ондогжингийн 8 бүлэг байгаа. 8 бүлэг бол эхний 3 нь бол шиши тэгээ нэгдүгээр бүлэг чинь намчин тэгээ 2 нь ламши 3 нь шиши тэгээ 4-р гав бол намзэг журва 5-р гав бол зэмүү журва. Зэмүү журва. Тэгээд энэ жижуржин гав гэдэг нь бол нэг өсөндөө ондогжингийн гав аваа 5-р бүлгийг хэлж байгаа. Тэгэхээр одоо энэ гав дээдэн жижуржин гав гэдэг нь ондогжингийн одоо 5-р бүлгийн үе тийм ээ. Ондогжинг бол лэвүү гэдэг гав гэдэг шүү. Тэгэхээр гав дээдэн гав дамбуу дээдэн гав дамбуу дотроо одоо энэ ярьж байгаа банжа догба ши ярьж байгаа шидэв догба дээдэн энэ ярьж байгаа үе гав болоод жижуржин гав буюу ондогжингийн гав аваа энэ хоёул нягар шидэв болвол догваадан дүвдүггийн шинтүн дэмбээч. Тэгэхээр гагдуу байх бол чаваа байхгүй байна. Одоо энэ ярьж байгаа гав дамбуудч болоод гав аваа тийм ээ 5-р гав дээр ч гэсэн хоёулын дээр нь бол шидэв догоотой дүвдүггийн шинтүн буюу хоёулаа болдог ийм зүйл байна гэж ингэж бол үзүүлж байгаамаа. Үзүүлсэн байна гэж тийм ээ. Үзүүлсэн байна. Шинтүн дэмбэ. Эртэл шинтүн дэмба юм бартал ав дэр гүнэн юмнла мэгнэ он жожор дэмбэр шимбийн шингэрэгдэ шидэв гүнэн юмн сундуудуудын жижуржин гавсуу тэгчинжийн ламбрайла мэгнэ он жожор дэмбэр шимбийн шингэрэгдэ шидэв жугва сундуудууд дэмбичэр гэж.
энэ шидүүж угаан сундаг тэр бол хойно гарах учраас одоо тийм ээ. За тэгэхээр бол а гагдуг дувдуг гэдэг бол ерөнхийдөө а гагвын намбажиндуу тий одоо дугуйдээлаа гагвын намбажиндуу шаралж гин үү дөвийн намбажиндуу шаралж гин үү гэдгээр нь бол гагдуг дувдуг гэдгийг тавиад байгаа шүү дээ тийм ээ. Дувдуг ерөнхийдөө эерэг байдлаар гэх юм уу ямарваа нэгэн зүйлийг үгүйсгэж няцаагаагүй ийм байдлаар оюун дургаж гин үү эсвэл одоо тийм зүрэг няцаасан биш одоо тийм тэр талыг ч одоо юу гэх юм эсрэгээр нь эерэг гэх юм уу тийм ээ тийм дува ийм дөвийн намбаажиндуу шаралж гин үү гэдэг нь бол тэрийг бол гаваа юу дуваа юу гэдэг хэмжээр тавиад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол юу гэж байна. Шидүү гүнэн юм сундуудууд байна. Зэжүржин гавсуу тэгчинжээ ламбрала мэгна лон жижир дэмбиш шимби шингэрэгдэ шидүү жугаа сундуудууд юм биш. Тэр гэж. Тий дутуу инг гэдэг шүү дээ тийм ээ. За ян хажиг. За тэгээд энийг ингээд сайн харах юм бол одоохондоо энэ Симон Журва энэ тэрийг үзээгүй болох тэр 5 дугаар бүлгийг үзээгүй болохоор зүг санаж магадгүй. Гэхдээ зүгээр эндээс нь ингээд харахгүй. Тэгчингийн лам болоод брайв тийм үү? Тэгчингийн лам, Чинжийн брайвла мигнэ, дон жижир дэмбэр шимби шингэрдэ. Дөвийн намбажинд шааралж байгаа шүү дээ. Ямарваа нэг юм үгүйсгэсэнгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас хэдүүж угаа сундуудууд юм. За тэгвэл чаваа байгаа юугүй юу гэд зобоо байгаа. Зобоо хийх юм бол бас асуултууд зөндөө гарч болно шүү дээ тий. Тэгчинжийн лам мигнэ, лон жижир дэмбэр шимби шингэрэг яна хэдүүж угаа сундуудууд юм би чааварт. Тэ энэ дөвдөг юм би чааварт. Тэгчинжийн лам мигнэ лон жожир дэмбэр шимби шингэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэгчингийн лам яна дөвдөг юм би чав. Чаваа байхгүй шүү дээ. Тийм биз. Жишээ нь одоо хамгийн их маргаантай сэдв бол мэрдэг ба байгаа шүү дээ. Мэрдэг ба. Тэ. Одоо юу гэдгийг тэгчинжийн ламла шүүгийн одоо жанчуусын ба бол мэрдэг ба гомж болно шүү дээ. Тийм ээ. Хүмбүү мэрдэг ба гэдэг юм уу. Тэ. Хүмбүү мэрдэг ба, даг мэрдэг ба, бумба мэрдэг ба бумба мэрдэг бол лоо те дөвийн намбажинд шаралж байгаа юм уу гагвын намбажинд тийм ээ бумба одоо хүмбүү мэрдэг бач мэрдэг ба гэдэг чинь ми гэдэг чинь гагцэг шүү дээ тийм ээ үгүйсгсэн. Тэгээ гагцэг орцсон байгаа. Тэгээ медаг ба гэхээр шарлах уугүй юу гэж. Нөгөө талаасаа бол мэрдэгвийн цанид бол гажигмаа байгаа. Гажигмаа гэдэг чинь дөвийн намбажинд шарлах уу гагвын намбажинд шарлах уу гэхээр дөвийн намбаж. Тэгэхээр ганцхан нийгийн гагдувжийн намбаа бол жигцүн байх шүү дээ тийм ээ. Хүн баг. Таны гагвын намбажинд шарлах юм бол сонжоо яа гагвын намбажинд шарлах. Сонжоо гагвын намбажинд цаны гагвын намбажинд энэ бас юу шүү дээ тийм. Намбаа цүн байх шүү дээ. Их мэтлэн. За тэгээд мэрдэг гагва ингэхин ч вэ, дува ингэхин ч вэ. Энэ бол одоо тусдаа зобонууд бий. Тэгэхээр тэгчингийн ламбрала мигнэ лон жожидын биш юм би шингэрэг яна хаваа байгаа юугүй. Ингээд бол асуултууд байдаг. Тэгэхээр бид нар бол одоо зобоо зүрх юм учраас тийм ээ. Бололцооч байхгүй тийм ээ. Одоо хариултгүй тэгээ зобоо их байхгүй шүү дээ. За зөвхөр бол яг ингээд дурдаад бид нь бол ян хажиг юу гэж байна? Эрдэн шидэв догоо яна дөвдөг юм би чам сэрваа мэдээ. За гагдаг юм би чав гэхээр нь дөвдөгийн шинтүн дэм бээж гэсэн. Тэгээд ийм Симон Журван үед ч юм байна гав дэрч ингээд юм баян тэгэхээр бол гагдаг юм би чаваа байхгүй байна гэхээр тэгэхээр нь одоо юу гэж байна? Эрдэн шидэв догоо яна тэгвэл дөвдөг юм би чам сэрваа мэдээ. Дөвдөг юм би ян чаваа баг. Тэгэхээр гагдаг юм би чаваа байхгүй дөвдөг юм би чав гэж. За дөвдөг юм би чав сэрваа метэдэ гэж байна. За энэ бол бас буруу гэж. Сүнзэн дэндун дэндүвдүү зэмбэн лоо дэ. Эрдэн шидэв дугаагаан шиг гагдаг юм би чир гэж. Сүнзэн дэндүвдүү зэмбэн лоо. Дэндун гэдэг чинь дэмба маян гэсэн санаа шүү дээ тийм ээ. Сүнзэн дэмба маян ба дэ дэндүвдүү зэмбэн лоо. Эрдэн шидэв дугаагаан шиг гагдаг юм би. Амбуу дүвдэ гэж. Амбуу дүвдэ гэдэг нь сүнзэн дэндүвдүү зэмбэн лоо дэ эрдэн шидэв дугаа
Ямбартал шидэв сүнзэнжийн намбар дугуйн зовуу гүн гав дийдэн жижиржин гав нягар дембичэр гэж. Гав нягар дембичэр. За гав домбуу болоод гав аваад хоёулын дээр нь бол шидэв сүнзэнжийн намбар дугуй гэж хэлсэн гэж. Тэр тал ондог жинжээс дэ нам демби чирдэ ондог жанла дэнэ дэ намжи нямбу хондуу чүдвэр нүвичэр гэж. А ондогжинлаад байна. Ондогжин бол энэ шидэв сүнзэнжийн дугуй буюу шидэв сүндэг бол үзүүлсэн юм аа. Ондогжинлаад байна. Дэн намжийн нямбу хонд өчигдөр нүв ичэр гэж. Тэгэхээр ондогжинлаад байна буюу ондогжинд суралцаад хойсом гомсом хийгээд суралцснаар бол эдгээр одоо энэ шидвийн одоо яг нямбуг бол хонд өчигдөр нүв ичэр гэж. Тэгэхээр ийм гайхамшигтай ном уулна бол бид үзэж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Хонд өчигдөр нүв ичэр. Нева дүвдэ тань мэдж чадна гэсэн үг шүү дээ, тийм ээ, хонд өчигдөр. Нева дүвдэ сүнзэн дэндон ядуур зэмбийн догвоодэ гагдуу юм. За сүнзэн дэндон ядуур зэмбийн догвоодэ гагдуу юм бэ. Бумба гава маямбар зэмбийн догвоо бол гагдуу биз дээ. Бумба гава маямбар зэмбийн догвоо. Тийм ээ. Бумба бол гаваа биш юмаа гэж бодож байгаа энэ бодол бол гаггүй нам баж. Нэг зүйлийг үгүйсгэж байгаа. Цаасан ийм байдалтайгаар оюун дургаж байгаа учраас түүнийг бол гагдуу гэж байна шүү дээ, тийм ээ. Гагдуу буюу одоо энэ цаасан зүрэг. Тэрэн шиг сүнзэн дэндон гэдэг чинь Демба Маямба гэсэн санаа шүү дээ. Дембийн донва. Сүнзэн дэндон ядуур зэмбийн догваа дэ гагдуу юм бэ. Тэр тал сүнзэн дэндон ёба гагваа юм бэ. Сүнзэн дэндон ёба гагваа юм бэ. Тэр тал ёдвийн сүнзэн дэндон гагваа юм бэ. Ёдвийн сүнзэн дэндон гагваа юм. За энэ бол болж байгаа юм, тийм ээ. Дэла хонорэ дэр мачивдэ гэж. Дэр мачивдэ ngona дэгэр вообще она дэр мачивдэ ngona бумба маямбалалгва мэрдэгва гагва юм бартал мэрдэгвийн бумба маямбалалгва гагва юм биш тав. За энэ дүүрэн тийм ээ дүүрэн бумба маямбалалгва мэрдэгва бумба маямбалалгва гэдэг чинь бумба имба мэрдэгва бол гагва юм гэж. Нэгсэндээ бумба мэрдэгва гагва юм гэсэн шиг л байна шүү дээ, тийм ээ. Тэгээ маямбалалгва гэхээр энэ үг чинь өөрөө маямбалалгва гэхээр одоо гацэг жаргалсан ийм үг шүү дээ. Тэгээ дээр нь мэрдэгва бол гагва ямбартал мэрдэгвийн бумба маямбалалгва гагва юм. Маямбалалгва гагва юм. Чаваха дөна жава бумба маямбалалгва мэрдэгвэр дөвийн гагдаг юм бартал. Жава бумба маямбалалгва мэрдэгвэр дөвийн гагдаг юм бартал. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Бумба маямбалалгва чөж мэрдэгва индэ жава юм бэ ч гэж тохиолдсон шүү дээ, тийм ээ. Бумба маямбалалгва чөж бумба маямбалалгва чөж мэрдэгва индэ жава юм бэ ч гэсэн гагдаг юм бартал. Тэдвчэр дэна жава чөжийн дагжис дэдвжин ойжин дүвжан чөсү сунжаа яна агва юм бин чавар. Агва юм бин чавар. Чод дэдвжин гагдаг юм биш. Дэна мэрдэгва чөжин дэртэл дийчэрснэ чадвар жао гэж. Жава чөжин бумба маямбал. Тэгээд чод чөжийн дагжис дэдвжин ойжин дүвжан чөсү сунжаа яна гэж. Дэдвжин ойжин дүвжээс бумба маямбалалгва шүү дээ. Ойжин дүвжээ чөсү сунжаа яна гэхээр бумба маямбалалгва яна агва юм бин чавар. Тэгээ чод дэдвжин гагдаг юм бэ чараа. Тэр тийм ээ. Лойна мэрдэгва чөжин дэртэл чод дэдвжин гагдаг юм бартал гэсэн санаа шүү дээ. Чод дэдвжин гагдаг юм бартал дийчэрсэнэ чадвар жав. За шинжилж үлдээ гэж. Энэ бол их оноо дэгэр гэдэг нь дэлбд онсон шүү дээ. Дэлбэнд түнгэр догвоо зэмбэр догвоо шээ шадвааны
чог зам цомборж ядва инжи банжа догва тамжид зэндаан дээдэн даавар садва маян дээ гэж. За энэ юу гэсэн үг вэ? Сундаг, зэндог хоёр байгаа шүү дээ, тий. Сунгадан зэмад байгаа. Энэ бол чог зам цомборд юм баян гэд бая. Хүн одоо нэг түүхэн хэсгийг л үзүүлж байгаа болохоос биш банжа догва тамжид зэндаан дээдэн даавар садва маян дээ гэж. Банжа догваад бүгдийг бол үзүүлж байгаа юм чи. Бүгдээрээ энэ одоо сундаг, зэндог хоёр багтахгүй. Энтэй адилхан биш юм банжа догва тийм ээ. Төвчгтүүн болсон догва бүгд энэ багтахгүй. Бүгдийг нь үзүүлээгүй юм төвчгтүүн болсон одоо бүх атгаг бол сундаг, зэндогтой бол адилгүй юм гэж. Тийм ээ. Маянд нярангийн ламбра догжор дэмбэр шимба ян дэр дэмбэн банжа догва юм бич гэж. Чэдэн дэна лон жожор дэмбэр шивадан лон жожиддүү дэмбэр шимбаны тунгар догвадан зэмбэр догвын донно чэсөгжин дон гайн шина гэж. За энэ одоо дэлгэв донслол дээр гарч байгаа ийм үгнүүд дэлгэв донслын үгнүүд л дээ. За энэ лон жожиддүү гэсэн байна. За энийг бол би одоо гайхаад байна. Хараа байх уу гэх. За лон энэ дээр лон жажир гэсэн бооз нараа бах. Тэгээд лон жожиддүү дэмбэр шимба гэсэн. За энийг бас төмөр догоодын зэмбэр догоон доноо химээх тэргүүтний айлцны утга нь юу юм бэ гэхээр намшижийн донла логор догоо хажиг намшижийн донла логор догоо хажиг нярангийн ламбрайла мигнэ тэгчин ламжийн догжор дэмбэр шимбийн ширэг чөөж он жажжар дэмбэр шимбийн ширэг юм бартал шидэв сундаг юм бич хорсум гинэ баг дүн дамбуун гавсуу хайлан чава лүн нийвийн гавсуу хайлын сэрва мэтэдэ лүн дамбуун гавсуу нярангийн ламбрайла мигнэ янсан ламжийн догжор дэмбэр шимбийн ширэгдэ ав дэрдэнжийн шидэв догор дэнжи шидэв сундаг дүү мадын бичэр эртэл лүн дамбуун гав дээр дэмбийн шидэв сундаг юм лон жожор дэмбэр шимбийн ширэг юм бин чавар дэм байгаа шиг тэ нярангийн ламбрайла мигнэ янсан ламжийн догжор дэмбэр шимбийн ширэг он жожор дэмбэр шимбийн ширэг маянбийн ханшир дэмбэ чирэг. За энэ одоо яг ингээд дэлгэв донслын одоо энэ саяны үзүүлсэн энэ тастаад энэ хэсгээр нь үзүүлсэн лүнгүүдийн утгыг л үзүүлж байна л да. Тийм ээ. Лүн дамбуун гав дээр бол шидэв сундаг яна лон жожор дэмбэр шимбийн ширэг юм бин чавар дэм байгаа шиг чавар дэм баян гэж тийм ээ. Тэгээ нярангийн ламбрайла мигнэ жансамлын логжор дэмбийн ширэгдээ лон жожор дэмбэр шимбийн ширэг маянбийн саншир дэм баян гэж. Дэлгэв донслын уншвал тодорхой болно шүү дээ тийм ээ. За ранлуг намшижийн дон чадсүлний эрдэн шидэв догва яна шидэв сундаг дон шидэв зэндэг гааруу юм би мачив дээ гэж. За гол нь энэ шүү дээ. Гав дэр дэмби шидэв догва яна шидэв сундаг шидэв занзан догва гааруу юм би болвол мачив юм гэж. Шидэв догва яна шидэв сундаг шидэв зэндэг болвол байхгүй юм шидэв сундаг гэхээр шидэв гүнэн юм сундаг шидэв намжин сундаг хоёр. Шидэв зэндэг гэдэг дээр нь бол бас хоёр байгаа шүү дээ. Шидэв занзан догва шидэв дагзан догва. Тэгэхээр нэг ёсондоо банжа догва ши байгаа тийм үү. Тэгэхээр шидэв догва яна шидэв банжа догва ши гаруу юм би бол байхгүй л гэсэн. Мачивдэ нярангийн ламбрайла мигнэ янсан ламжийн догжор дэм би шингэрдэ эрдэн шидэв догва юм би. Эрдэн шидэв догва юм байгаа шиг энэ нөгөө нэг саяны одоо энэ үзүүлж байгаа банжа догва шүү гарам юм бэ ч гэдэг шүү дээ тийм үү. Банжа догва шүү гарам. Нярангийн ламбрайла мигнэ янсан ламжийн догжор дэм би шингэрдэж өөж дэрдэн шидэв догва ийн дэрдэн шидэв догва мөн юу болоод бишээ гэж тийм ээ. Шидэв сундагдсан шидэв зэндэг гаруун болоод биш юм гэж хэлдэг байхгүй юу тий. Чиви лүн дамбуун дондон лон жожор дэмбэр шимбийн ширэгдэ шидэв сундаггүй цанид лон жожиддүү дэмбэр шимбийн ширэгдэ шидэв зэндэггүй цанид юм ба дүн чимаан донно гэж. За ингээд хоёр одоо сундаг зэндэг хоёрын болвол цандыг бас мөн үзсэн ийм утга юм шүү гэж. За дэла хонарэ дэ довон догва шидэв сундаг юм бар таал дэ шидэв догоо сундаг юм бичэр дэ довон догва шидэв сундаг юм бартал дэ шидэв догоо сундаг юм бич. Тэртэл дэ жупаданы догвала шивин анц догоо шидэвгийн гамна шидэв догоо юм бичэрна дэр маачаа. Шидэв догоо шидэв сундаг юм бартал шидэв догоо
сундаг юм бичрэг их сонин готлсон боо. Дээд даван догбаа шидэв сундаг юм бартал шидэв сундаг юм. Шидэв сундаг юм. Тэрний баталгаа нь юу юм гэхээр шидэв догоо өөрөө сундаг юм бичрэг. Тэртэл дээжүг дээжүгба даны догбаала шэвийн за химээсэн энэ үед нанцанжийн догбаа шэвийн шүнгийн гавнадын би шидэв догбаа юм бичрнэ тэр. Тэр одоо юу нэ шүнгийн гавнадын би шидэв догбаа янаа. Шидэв сундаг юм би мачуул гэсэн санаа шүү дээ тийм ээ. Аг дэртал дэжүржин гавсуудын би шидэв догбаа юм биш. Дэртал гав дэрдинжин шидэв догбаа юм байгаа шиг намшидлээ дэян дэр дүйнэ дэмба зам янла. Дэжүржин гавна дэмбадан донжигдун яварж аваа шээсүн бичсэн мачив сонсоо мачаа бартаа. За энэ 5 дугаар бүлгийн үе дээр ингээд гарнаа. Тэгэхээр тэр үед илүү тогтоо. За одоо 5 дугаар бүлгийг уншааг босоход юм жирон. За тэгтээ бол товчхон санаа нь юу гэхээр гав дэрдэмбийн догоодыг бол яах вэ? Хажиг бол юу гэж асуултад тавиад байна гэхээр 5 дугаар бүлэг дээр үзүүлж байгаа шидэв догоо. Одоо энд үзүүлж байгаа шидэв догоо бол ингээд ер нь бол адилхан юм аа л гэж хэлэх гээд байхгүй санаа. Адилхан юм аа. Одоо бол яг намшигтад бол яан дэр дүйнэ дэмба зам юм даа гэх тийм ингээд нийтэд нь хураагаад багцлаад ингээд үзүүлсэн төдий тийм ээ ингээд товчхон үзүүлсэн төдий юм аа. Энэ л дэжүржин гамна дэмбадан донжигдун яварж аваа. Дэжүр буюу ондогжингийн 5 дугаар бүлэг дээр үзүүлж байгаа шидэв догоотой нэг утгатай юм адилхан гэсэн сан. Яварж аваа. Шээсүн бичэр сэрна. Хэмээн зарилсан байна шүү дээ гэх юм бол аваа байхгүй. Чив сонсоо мачаа догваалаа шивэн гавнадын би шидэв догоо яна. Ийм гавнаа ойсуудын би шидэв догоо юм бэ мачаа байж. Тэртэл дэжүржин гавнадын би шидэв догоо яна. Ийм гавнаа ойсуудын би шидэв догоо юм бэ мачаа байж гэж. Нэг юусандаа ялгаатай гэж харанлаг бол. Энэ хоёр ч хоорондоо ялгаатай юм аа. Тэр үед үзүүлж байгаа тийм ээ одоо тэр намшигтад үзүүлсэн догваалаа шивэн гавнадын би шидэв догоо яна. Ийм гавнаа ойсуудын би шидэв догоо юм би чаваа байхгүй. Ийм гавнаа гэдэг нь ондогжингийн 5 дугаар бүлэг дээр үзүүлж байгаа шидэв догоо юм би чаваа байхгүй. Тэртэл дэжүржин гавнадын би шидэв догоо яна гэж тийм ээ. Дэжүр гэдэг нь зэмүн журва буюу ондогжингийн 5 дугаар бүлгийн нэр шүү дээ. Тэр 5 дугаар бүлгийн үзүүлж байгаа шидэв догоо яна. Ийм гавнаа ойсуудын би шидэв догоо юм би чаваа баг. Ойсуудын би гэж байгаа шүү. Чаваа баг. Гэж. Ян хоноор шидэв догоо сундаг юм бол шидэв догоо сундагын цанши явэжэрсэнэ ачивдээ гэж. Мөн л одоо шидэв догоо сундаг юм л гэдэг тийм. Шидэв догоо сундаг юм бол шидэв догоо сундагын цанши явэжэрсэнэ ачивдээ. Дансан ламжийн догжур жүрвийн ярангийн ламраалаа минь лон жижир дэмбэр шимбийн шингэрэгдээ шидэв догоо сундагын цанши юм бичирдээ дийн цанши явэж. Дэда маянна за ийм цанши байна. Энэ бол шидэв догоон цанши мөн гэж тийм үү. Дэда маян биш гэх юм бол ярангийн ламраалаа минь жансан ламжийн догжур дэмбийн шингэрэгдээ лон жижир дэмбэр шимбийн шингэрэг юм бартал шидэв сундаг юм биш гэж. Шидэв сундаг юм. Дона дэн ярангийн ламраалаа минь лон жижир дэмбэр шимбийн шингэрэг юм бартал дөдвич. Дона дэдэлэ минь сумар би ширэг юм бартал дөдвич. Дона догоо сэлжиг маян бартал дөдвич. За энийг ойлгож байна. Энэ юм баггүй юу? Ярангийн ламраалаа минь лон жижир дэмбэр шимбийн шингэрэг бол шидэв догоо юм. Шидэв сундаг, шидэв зэндэг гаруу маян би мүүдээр дээр тавьсан шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо маш хурдтай ингээд яваад байгаа байхгүй. Бидний одоо энэ ном маань бол одоо нэгт харилцан яриа байхгүй. Хоёр дахь юм бол та нар бие даах цаг байхгүй. Тийм ээ одоо аранжун байхгүй. Гуравт хоорондоо ингээд ярилцах, санал солилцох, зобоо мэтгэлцэн хийх юм байхгүй. Ийм учраас бол та нарыг бол би бас ойлгож хэрвээ анхлан үзэж байгаа улсуудад бол түүхтэй энэ чинь одоо гэдэг тоход хэцүү байж магадгүй. Яагаад гэвэл энэ бүхэн чинь сайн уншиж, сайн ярилцчих ингээ өөрийн болгож тэгээ дээр нь шинжилгээ хийх хэрэгтэй болохоос биш. Хоёр л ингээд чичглээр бас шууд ойлгочтой гэх тийм амар биш. Ерөнхийдөө тийм хэцүү юм байхгүй. Тэгтээ жоохон юм төрдөг байшин шиг жоохон түүхтэй байгаад байгаа. Жоохон түүхтэй байж болно. Тэгэхээр бол энэ Нярангийн ламраалаа мигнэ лон жижир дэмбэр шимбийн шингэрэг бол
Аа, шидэв дугуй юм. Тэгтээ болвол юу? Аа, шидэв сундаг, шидэв зэндэг болвол биш юм аа. Гол нь тэрийг ярьсан тийм ээ. Тэгээд дон жижиг дэмбэр шимбийн шингэрэг болвол шидэв сундаг юм гэдэг. Тэгээд дон жожир дэмбэр шимбийн шингэрэг, дон жажир дэмбэр шимбийн шингэрэг болвол нэг нь сундагын цанид, нэг нь зөндөггийн цанид гэдэг бол дэлгэв донсол дээр тавьцсан гэдэг дээр гарсан шүү дээ цандын. Тэгээд энийг мэдчих яах юм бол одоо энийг танаад ингээд мэдээд энийг унших юм бол гайгүй гоц. Тэгээ Ярангийн ламбрал шидэв дон жожир дэмбэр шимбийн шингэрийн ямбартал тэгээ шидэв сундаг юм бичэр гэж байгаа байхгүй. Эн чинь энэний цанд нь шүү дээ тэгээ шидэв сундагын цанд гээд дэлгэв донслын түн татаад тавьсан шүү дээ. Тэгэхээр дойно Ярангийн ламбрала мэгнэ лон жожир дэмбэр шимбийн шингэрийн ямбартал дэд биш дойно. Тэгээ дээла мэгнэ сүнгэр дэмбэр шимбийн шингэрийн ямбартал дэд биш дойно. Довоод сэлжүг маянбар таал дэд биш. Довоо бол сэлжүг юм шүү дээ. Сэл наж. Рангийн шашааш сэл найж угаа шүү дээ. Довоо гэдэг. Довоо гэдэг. Одоо энэ сэлжиг гэдэг чинь дүүрэн дээр үзсэн хэд шүү дээ. Тэгээ дүүрэн эргэлэм чимбийн нам шиг дээр сэлжиг дүвжүгийн нам шиг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Рангийн шашааш сэл найж угаа. Альва зүйлийг бол ингээд батхаг бодол гэдэг чинь ингээд ялгаад салгаад ийм тийм мөн биш сайхан муухай бид нар чинь янз янзын болж байгаа чинь ерөөсөө энэ довоо атгагийн юунаас шүү дээ, тийм ээ. Асуудлаас болж байгаа шүү дээ. Цаашлаад ярих юм бол биднийг одоо зовоож байгаа хамгийн том зүйл бол энэ довоо атгагаас болж байгаа шүү дээ, тийм ээ. Зүгээр л одоо нэг улаан ногоон өнгөтэй эд харагдаж байгаа шүү дээ. Нүдэнд бол яг л толны тусгал шиг тусаж байгаа. Тэр туссан нь бол миг ишэва нүдний мэдрэл дээр ирээд нүдний мэдрэлсээ цаашаа довоо буюу энэ тархин дээр ирээд энэ атгаг дээр ирэхэд нөгөө атгаг гэдэг чинь тэрийг аваад энэ стогоо юм байна, ийм та болох юмсан гэж шунах. Эсвэл одоо ёстой муухай юм байна гэдэг ингээ уурлах. Тийм ээ ингээл янз янзын болоод хараад сонсоод үнэрлээ дамтлаад хүрэлцээд тэгээд тэр болгоныг бол энэ довоо маань бол янз янз болоод тэгээ бид нар араас нь тэгээд довлон идэж байгаа шүү дээ. Тийм ээ довлон. Тэгээд довоо бол сэлжүг тий сэлжүг маянбар таал дөдвич байна. Хонаарэ. Дээч өөж сүнвар дэмбэр шимбийн ширэг ямбартал юлдүү дэмбэр шимбийн ширэг юм бич тэртэл Ярангийн ламбрала мэгнэ Жансам ламжийн догжон юлдүү дэмбэр шимбийн ширэг юм. тэртэл чойжиндээ юм бичэрна мачвдэ она дээч өөж Ярангийн ламбрала мэгнэ Жансам ламжийн догжон жүгжир дэмбийн ширэг юм би. Ямбартал чойжиндээ ээжэр чавааха. За тэгэхээр энийг ингээд ойлгох түүхтэй байгаа бол энэ хичээл ингээд бичлэг хадгалагдаад YouTube дээр тавигдж байгаа. Тэрийг дахин сонсоод тэгээд ааж сайхан тайван за юу. Тэгэхээр бид нар бол одоо нөгөө нэг энэ бичлэг хадгалагдаад ингээд цааш одоо ном үзэх татангийн шавнарт зориулж бичлэг хийж байгаа учраас бас юу тэр бичлэгийнхаа юу бас бодоод. Тэгвэл бол ингээд нэг зүйл дээр хит ингээд нуршаа дахин яриад эргэж яриад бол болтойгоо. Тэгэхээр та бүхэн бол тайван сайхан унш тэр цанид сонжоо намшид дээр юу гэж татсан намшдын саяны дээр гаргалгаад тэгээд дэлгэв донслоос татаад тэрийн намшдад дэлгэв донслын үгийг бас намшид дээр татаад утгыг тайлбарласан байна шүү. Тэр утгыг ахаад энэ банчин сунам дагуулга маань ингээд тайлбарлаа шүү дээ. Гээ сайхан холбох юм бол хүн дигнэ гэдэг тийм ээ. Ингээд хооронд нь харьцуулаад ингээд юм байна. За тэгэхээр Ярангийн ламбрала мэгнэ Жансам ламжийн догжууж жүгжир дэмбэр шимбийн ширэг юм бардал гэж. Энэ гол нь энэ Ярангийн ламбрала мэгнэ Жансам ламжийн догжаан жүгжир дэмбийн ширэг болвол шидэв доваан шидэв сундаг шидэв зэндэг гаруй маян гэж тавьсан шүү дээ тийм ээ. Тэгээд лон жожир дэмбэр шимбийн ширэг лон жажир дэмбэр шимбийн ширэг гэдэг сундаг зэндэггийн цанид. Тэгэл ялах. Тэгээд ингээ харах гэдэг. Шаян ард дамби намшижи лүндү маду бартаал. За тэр дээр гарсан шүү дээ тийм ээ. Намшижийн лүн маду бартаал. Маду бартал дамжаад ээж. Хоноор шингэрэгдээ сунга замдуу доваадан зимба замдуу доваа гаарун маянба сүндийн дон ин сэрва мэтэддээ гэж. За шингэрэгдээ сунга замдуу доваа зимба замдуу доваа гарун маянба сүндийн дон ин сэрва. За энэ намшижийн лүн тарьж. Ингэж ойлгож байхгүй. Сүндийн дон ин сэрва мэтэддээ. Тэгээ сун азамдуу довоо юм бичэрдээ. Тэгээ сун азамдуу дэмбэр шимбийн лоо юм бичэр. Шингэрэг болов тийм ээ. Шингэрэгдээ тэгээ гэдэг нь шүү дээ. Ярангийн ламбрала мэгнэ Жансам ламжийн
догжаан жүгжир дэмбэр шимбийн шингэрэг. Шингэрэг бол цуваа замдууд дуугаа зэн бадамдууд дуугаа гаруй маянба ин гэдгийг ойлгож байгаа нь бол тэгж ойлгох чинь буруу юм а. Тэгээ цуваа замдууд харин дуугаа ин. Яагаад үг гэхээр цуваа замдуу дэмбэр шимбийн лоо юм а гэж. Дэмбэр шимбийн лоо. Мадуна сон гэдэг нь мадуна дамжаа шурва ин. Энэ аль дамжаа вүлээ? Энэ хонарэ гэдгээс хойш энэ сэрва гэдэг. Энэ сэрвийн дамжаа шурва. Мадунаас. Эртал дэ нярангийн ламбрала мигна жансан ламжийн догжоон сунва замдуу дэмбэр шимбийн лоо юм бэ. Эртал дээдийн сунва замдуу шимбийн лоо гааш. Дийн сунва замдуу дэмбэр шимбийн лоо ёвич. Аг дамбууха. Хонарэ гэж. Нярангийн ламбрала мигна жансан ламжийн догжоон сунвар дэмбэр шимбийн шингэрэгдээ жидүв догоо зүндүгдүүжидва намшиж доён сэрва мэтэдэ гэж. За энэ бол угаасаа болохгүй. Аранлаг угаасаа анханасаа энийг биш гэж тавьсан шүү дээ. Тийм ээ. Санаж гин үү? Нярангийн ламбрала мэгнэ жансан дүнжин догжоон сунгар дэмбэр шимбийн шингэрд шидүв догоо сундаг ин гэж. Сундugдуу жидва тий шидүв догоо сундаг ин гэж тавьж байгаа нь намшижийн дон юм аа гэж. Тий намшид инжингийн одоо лүнгийн утга нь юм аа гэх юм бол тэр буруу. Дээд давун шингэрэгдээ нярангийн ламбрала мэгнэ сунгар дэмбэр шимбийн догоо маян бичэр. Тэртэл нярангийн ламбрала мэгнэ лон жожидүү сунгар дэмбэр шимбийн шингэрэгдээ тэ маян бичэр. Тэр дэмбэр шимбийн догоо маян бичэр. Мадуна шингэрэгдээ нярангийн ламбрала мэгнэ лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг ямбартал мадуугааш. Дана дээч хойж шидүв зэндэг ямбартал лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг юм биш. Тэгэхээр шидүв зэндэг яна лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг юм би чав. Лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг яна шидүв зэндэг юм би чав. Энэ цанд нь гээд өмнө нь тавьсан шүү дээ тийм ээ бид нар тэр намшижийн лүнгийн дагуу одоо намшижийн лүн дээр дэлгэв донслын энэ тавьж байгаа чинь шидүв зэндэг сундагын цанидаа гэдэг энийг тавьсан шүү дээ тийм ээ. Зэндэг ямбартал лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг юм ба. Тэ менүүдэ шидүв сундаг юм биш. Тэртэл лон жожид дэмбэр шимбийн шингэрэг юм биш. Тэртэл цүмүр дэмбэр шимбийн шингэрэг юм биш. Дагга ливүр сум шиг. Та өөрөө сайн бодоо. Та өөрөө тэгж хайлна. Түрүүнд цүмүр дэмбэр шимбийн шингэрэг тэ лон жожид дэмбэр шимбийн шингэрэг ямбартал цүмүр дэмбэр шимбийн шингэрэг юм биш. Эн чинь болвол лон жожир дэмбэр шимбийн шингэрэг чинь юу вэ? Шидүв сундагын цанид. Энэ сундагын цанид. Лон жожидүү дэмбэр шимбаачин болвол шидүв зэндугын цанид. Тэгэхээр өөрөө энэ дээр эхлээд юу гэлээ? Дэмбэр шимбийн шингэрэг шидүв догоо сундаг ин гэж намшижийн лүнг тайлсан шидүв сундаг ин гэсэн. Тэгээд шидүв сундаг маян бартал энэ сэрва мэтэтэгээд аранлаг дүүсэндээ тэр лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг юм. Мадуна шингэрэг ярангийн ламбрала мэнэ лон дэмбэр шимбийн шингэрэг юм. Мадуугааш зүнцэн. Өнөө дэш шидүв зэндэг юм бартал лон жожидүү дэм. Тэгэхээр аранлаг бол юу гэж наа чинь шидүв зэндуугч биш, шидүв сундуугч биш. Гэдгийг л хэлээд байна шүү. Харин юу юм гэхээр шидүв дугаа юм. Шидүв дугаа юм. Аранлаг бол тэгэж хажиг бол тэгэж бодоод байхгүй юу? Ер нь та санаа нь бол юу гэхээр шидүв дугаа болчих юм бол нэг бол шидүв сундаг, нэг бол шидүв зэндэг байх албатай гэж. Шидүв сундаг дотор хоёр байгаа тийм. Шидүв гүнэн юм сундаг, шидүв намжин сундаг. Шидүв зэндэг гэдэг дээр хоёр байгаа. Шидүв дагзан дугаа, шидүв занзан дугаа. Тэгэхээр шидүв дугаа бол энэ дөрвөөс зайлахгүй. Тэгэхээр шидүв дугаа яна ши гаруу юм би чав. Товчхондоо бол шидүв сундаг, шидүв зэндэг гаруу юм би чав гэж боддог. Тэгэхээр тий мачуу юм аа. Мачуу юм уу юу гэлээ? Нянтожин ламбрала мигнэ жансан ламжийн догжоон сунгар дэмбэр шимбийн шингэрэг бол шидүв дугаа юм. Тэгээд сундаг маян, зэндэг маян. Хажиг болохоор энэ шидүв дугаал болж байгаа бол энэ хоёрын аль нэг нь те сундаг зэндэг хоёрын аль нэг нь байх ёстой гэд ингээд сундаг гэж тавихаар болсонгүй. Тэгэхээр тэгвэл юу гэж байна? Хамгийн гол нь сундаг гэж тавьж байгаа учир шалтгааныг тийм үү? Учир шалтгаан нь зэндэг дээр бас үйлчлээд тахгүй юу? Зэндэг дээр тэгвэл зэндэг юм уу? Жүмцэн цүм бичэр гэж тавиад байна шүү дээ. Янгарангийн ламбрала мигнэ лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг ямбартал мадуба ганшиг жүмцэн цүм бичэр. Тэгээд жүмцэн цүм ба гэдэг чинь таны хүлээн зөвшөөрч байгаа учир шалтгаан чинь зэндэг дээр ч гэсэн бас адилхан. Дана дээч чинь тэгвэл шидүв зэндэг юм бар. Л гэж байна шүү дээ. Тийм үү? Шидүв тэгвэл ахаад зэндэг юм бар. Лон жожидүү дэмбэр шимбийн шингэрэг юм биш. Минүүдэ шидүв сундаг юм биш. Та дөө гэж тавьж зэндэг ин гэж тавьж чадахгүй шүү дээ. Та эхлээд шидүв сундаг гэж тавьсан шүү дээ. Шидүв сундаг
шидүү сундугдуу жидва намшижийн лүү юм аа гэж тавьсан шүү дээ. Тэгэхээр та дой минутэ шидүү сундуг юм биш. Тэртэл лон жажир дэмбэр шимби шинрэг юм биш. Лон жажир дэмбэр шимби шинрэгдэ шидүү сундуг гэж цани юм биш. Цанид гэдэг дээр бол хажиг 12 бол хоорондоо маргаан баггүй санал нь байна шүү дээ. Дэртэл лон жажир дэмбэр шимби шинрэг дэртэл цүмэр дэмбэр шимби шинрэг юм биш. Тэр дакай лэгвэр сумшиг гэж та сайтар бодоорой гэж. Тэгэхээр хоёулаа болохгүй те. 5 минутэ шиндүү сундуг юм биш. Дэмбэртэл лон жажир дэмбэр шимби шинрэг юм. Дэртэл цүмэр дэмбэр шимби шинрэг юм. Тэр дакай лэгвэр сум. Хажигаар бол үнэндээ тоглолцлоо л доо энэ дээр бол те. Зэндуг тэр шидүү сундуг юм. Тэгэхээр ямар учиртай гэхээр ийм учир. Тэгвэл тэгээд зэндуг юм уу гэхээр адилхан байгаа шүү дээ. Оо тийм байна зэндуг. Тэгэхээр зэндуг гэж та хэлж чадахгүй шүү дээ. Сундуг гэдэг анханасаа хэлсэн үү дээ. Тэгээд сундуг зэндуг хоёр эмийн галмаа ингэ гэх юм уу эсвэл аргаа баруул. За дака ливүр сомшиг ливүр сом. Хажиг рангийн мигүлдүү жүрвийн сун алаа мэгнэ дэмбэр шимбин ширэг хэдв сундугын цань. Рангийн мигүлдүү жүрвийн сун алаа мэгнэ. Сун алаа мэгнэ дэмбэр шимбин ширэг хэдв сундугын цань. Рангийн мигүлдүү жүрвийн зэмбала мэгнэ зэмбала мэгнэ дэмбэр шимбин ширэг шидв зэндугын цаны сэрва мэтэдэ гэж. Зэндугын цаны сэрва мэтэдэ. Эдэрна шидв зэндугдан сундуг мянгал говьж гэж. Мянгал байх болно гэж. Мянгал говьж чирдэ. Мянгал говьж чирдэ. Умзун догва давуу тунгадан зэмба няга юм биш. Умзун догва тунгадан зэмба няга юм биш. Ранлугжийн цанид дайла хажиг умзун догвоолаа мигнэ лон жажа жожид нягар дэмбэр шимбин ширэг жож хонжон амаа дэртэл цанид дэ юм биш. Дэртэл умзун догвоолаа мигнэ лон жажар дэмбэр шимбин ширэг юм биш. Тэ жожин дээж на маачаа. Ранлугийн цанид гэж байгааз аранлагийн цанид гэдэг нь бол энэ арчин жидэн дээр айлдсан аранлагийн цанид байгаа шүү дээ. Аранлагийн цанид. Рангийн мигүлдүү жүрвийн сүмий чөлөө мигнэ дон жажар дэмбэр шимбин шинрэг. Нөгөөх нь болохоор рангийн мигүлдүү жүрвийн зэмбийн чөлөө мигнэ дон жожидүү дэмбэр шимбин шинрэг гэд тавьсан аранлагийн цанид байгаа шүү дээ. Барчин жидэн дээр. Одоо тэрэн дээр зой байж байгаа. Аранлагийн цанид дээлаа гэдэг. Ойлгосон. Аранлагийн цанид дээлаа гэдэг нь барчин жидэн дээр айлцсан аранлагийн одоо сундуг зэндугийн цанид тавьсан шүү дээ. Тэрэн дээр бол хажиг юу гэж юм гэхээр умзун догоолоо мигнэ лон жажа жожид нягар дэмбэр шимбин шинрэг жожин цонжон амаа дэртаал гэж. Цонжон амаа дэртал гэдэг нь зүндуг ямбартаал гэсэн байна шүү дээ. Тийм ээ. Энэ бүгдийг ойлгож байгаа биз. Цонжон амаа дэртал гэдэг нь зүндуг ямбарт цанид дээч гэж. Цанид гэдэг нь сундугын цанид юу вэ? Рангийн мигүлдүү жүрвийн сүмийн чөлөө мигнэ дон жажар дэмбэр шимбин ширэг юм бичээрэр гэж. Цонжон амаа дэртал гэдэг нь сундуг ямбартал цанид гэдэг нь аранлагийн тавьсан цанид буюу рангийн мигүлдүү жүрвийн сүмийн чөлөө мигнэ лон жажар дэмбэр шимбин шинрэг юм. Тэртэл умзун догоолоо мигнэ лон жажар дэмбэр шимбин шинрэг юм бичэрдэ жожин дээчэрна маачаа. Ян дээчөөж цонжоо чима дэртэл зэндуг шүү дээ. Цанид дээчэр гэхээр рангийн мигүлдүү жүрвийн зэмбийн чөлөө мигнэ дон жожидүү дэмбэр шимбин шинрэг. И бичэрдэ жожин дээч үлээ цонжоо чимаа дэртэл бомзун догоолоо мигнэ дон жожид дүү дэмбэр шимбин шинрэг юм бичэрдэ жожин дээчсэн ян мач. Тийм ээ ян мач. Онаа умзун догоолоо мигнэ даг мэрдэг нягар дэмбэр шимбин ширэгдэ умзун догоолоо мигнэ шүү. Тэгэхээр энэ дээд хэнийг олж байна. Энийг бол аранлагийн цанид гэдэг нь бол барчин жидэн дээр айлцсан зарлилсан тэр цанд барчин жидэн дээр. Тэгэхээр бид нар барчин жидэнгоо журлын үеийг бол уншаад дүүргэсэн шүү дээ. Тэгэхээр санахгүй бол хичээлээ нөхөн сайхан сонсоод хараа заа юу. Тэгээд хар. Тэгэхээр бол
Гарналгийн тавьсан цанд бол би сая хэлээд өглөө шүү. Рангийн мэгүлдүү жүрмийн сүмгийн чөлөөмиг нэ дон жажар дэмбэр шимбийн ширэг бол дундуугийн цанд. Рангийн мэгүлдүү жүрмийн зэмбийн чөлөөмиг нэ дон жожидүү дэмбэр шимбийн ширэг нь бол дэндугийн цанд. Тэгэхээр хонжон амаа гэдэг нь бол сүндуг юм бартаал гэсэн. Танид дээчэр гэдэг нь бол сүндугийн цанид ангийн мэгүлдүү жүрмийн сүмгийн чөлөөмиг нэ дон жажар дэмбэр шимбийн ширэг юм бичэр. Тэгээд жожин дээж юм ачаа. Яа сонжон амаа чимаа шүү. Чимаа нь зэндуг шүү дээ. Зэндуг. Танид дээчэр гэдэг нь бол рангийн мэгүлдүү жүрмийн зэмбийн чөлөөмиг нэ дон жожидүү дэмбэр шимбийн ширэг бол гаргалгийн тавьсан батчин жидэн дээр тавьсан шүү дээ тийм ээ. За тэрийг бол сэжэлсэн бол энэ бол байна шүү дээ. Тэгэл бомзон догоолал он жожидүү дэмбэр шимбийн ширэг. Жожин дээчэрсэн яам ач. Оноо бомзон догоолаа мигнэ дааг мэрдэг нягар дэмбэр шимбийн ширэгдээ бомзон догоолаа мигнэ мэрдэгвэр дэмбэр шимбийн ширэг юм бэ ямар тал. Дээлэ мигнэ даа мэрдэг нягар дэмбэр шимбийн ширэг юм бэ тэр чавааха. Зөөнө дээч тэнзээ ямбартал дэвэж. Зөөнө бомзон догоо дааг мэрдэг гэдэг нь дагваа юм уу мэрдэгваа юм уу гэсэн дааг мэрдэг нягар дэмбэр мадууа дооны дэмбартал даа мэрдэг тэ бомба бомзон догоо дагваа мэрдэгваа нягар дэмбэр шимбийн ширэг тэнзээ юм биш. Дөө минутэ цэмзэмби дэ догвичрдэ дэ цэмзэмбис бомзон догоо дэ дагваа мэрдэгваа нягар мадуур догвичр гэж. Нягар мадуу. За энэ тэгэхээр умаар анжид юусэн ярьж байгаа учраас энэ цэмзэмба догулж байгаа учраас цэмзэмба догулж байгаа учраас энэ бол юу биш ээ гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Донид биш ээ л гэж хэлдэг шүү дээ тийм. Мадууа донид ямбартал гэсэн шүү дээ. Тэгээ даа мэрдэн нягар дэмбэр шимби дэнзээ юм би чирнаа дөө минутэ цэмзэмби дэ дог. Тэгэхээр умаар анжид юусэн бол раарангэл углаа умаава шүү дээ тийм. Ерөөсө бүх ёсонд раарангэл углаа умаава. Жөврөг маравын ёсонд жөврөг мараваа өөрөө умаава. Бус нь бол аль нэг хязгаарлуу унчихсан буруу бодож байгаа гэсэн. Дөдөөгийн ёсонд дөдөөва өөрөө төв үзэл. Сэмзэмби ёсонд сэмзэмба төв үзэлтэн болохоос биш анжирваа, ранжидва, жөврөг мараваа дөдөөванууд бол одоо хоёр хязгаарын нэгэнд буруу бодож байгаа гэсэн. Умаар анжидви ёсонд бол умаар анжидва умаава. Тэр хоосон чанар буюу умын одоо төв үзэл гэдгийг таньж мэдж байгаа болвол тэр нэг бол умаар анжидвал баг. Тийм биш бол юу? Нэг бол тэр нь хоосон чанар биш. Нэг бол тэр нь умаар амжидва биш байна л гэсэн сан. Тэр таньж мэдж байгаа зүйл. Тэгэхээр бомзон догоо дагваа мэрдэгва нягар дэмбэр мадууа донид ин гэж байгаа чинь буруу юм аа. Ягаад гэвэл игний наадахыг чинь сэмзэмба бол тань мэдчихэд байна шүү дээ. Сэмзэмба таньж мэдж чадаад байна. Тэгэхээр наадах чинь донид биш ээ л гэж хэлдэг байхгүй. Нэг бол наадах чинь донид биш, нэг бол наад сэмзэмба чинь умаава байх ёстой. Тэр умаава биш, умаар анжидва биш учраас наадах чинь донид биш ээ л гэж хэлдэг байхгүй. Гарангэл углаа умаава. Сэмзэмби дэ догвич дэ дэ даг мэрдэг нягар мадуур догвичр. Тэр мадуу те. Умзон догоо бол дагваа мэрдэгва хоёуланд нь бол тэг умаа гэдгийг бол хоёулаа бишээ гэдгийг бол сэмзэмба доголно шүү дээ. Доголж байгаа шүү дээ гэсэн байна шүү дээ. Чая бомзон догоолоо мигнэ лон бомзон догоо бомзон за өнөөдөр энэ хүрээ зав та. Энэ дараагийнх нь хойш. Банжаа догоо шиж юм. Хөр юм биш. За өнөөдөр энэ яах жоох төрмөр шиг баг. Тэр өмнөхөө сайхан уншаарай. Барчин жидонгоо бас хамтд нь хараарай. Тэгэд ингээд явуул. Тэр нэгэнт л одоо та бүхэн цаг заваа зориулаад ингээд сууж байгаа. Нэгт хоёр гэх юм бол одоо барчин бас хөгжин энэ нэг судаг бол хамгийн их хувь заяа буян. Тийм учраас энэ цаг зав гараад тэр жоохон одоо хичлээд жоохон хичээгээд аль болох одоо тэр дэлгэв донслын лүнгийг гаргаж тавиад намшид нинжингийнхаа лүнгийг гаргаж тэгээ барчин жидонгоо барчин таажтаа тавиад ойлгохгүй л хичээлээ бас жоохон ингээ нөхөн сонсоод
Тэгээд ингээ харгалдуулаад ингээд хамтд нь ингээ уншаад тэгээд тэмдэглээд харандагаар ч юм уу тэмдэглээд ингээд явах. Үзэх тусмал улам сайхан. Оо.